За энэ өдөр биндийг хүргэж залуусаа. Wonderful Wizard of Oz номын Chapter 17 буюу How the Balloon was Launched гэсэн chapter-ыг хэдүүлээ хамтдаа уншицгаая. За энэ chapter-ыг хэдүүлээ уншихдаа энийгэд бол яах вэ гэхээр би одоо дотор тохирсон зургуудыг тавьсан байгаа. Тэгэхээр үйл явдлыг бас төсөөлөн бодоход нэлээд амар байх болно. За мөн урдын адил би унших зураа энэ ном дээр гарч байгаа шинэ үг болоод дүрмүүдийг бас ерөөдөө тэмдэглээд өөр өнгөөр тодруулаад явах болно. За тэгээд эхэлцгээе. So, how the balloon was launched. So, see? За эхнийх нь For 3 days, Dorothy heard nothing from Oz. Okay. За nothing гэж юу гэсэн үг юм бэ? Nothing. 3 өдөр Dorothy Oz-оос юу ч сонссонгүй. These were sad days for the little girl. Although her friends were all quite happy and contented. Okay. За би холбоос үгүүдийг ирэхэд дөрвийн зөвлөлүүдийг ингээд ногоон өнгөөр тэтгэлж гэж бодож байна. Хэдийгээр түүний найзууд нь болохоор бүгдээрээ гэдэг happy тэ happy ба contented буюу ингээд сэтгэл ханамжтай. Тэгэхээр нэг зүйл юм бэ. Хэдийгээр түүний найзууд happy болоо сэтгэл ханамжтай байсан ч the little girl хохны хувьд болохоор уйдгартай өдрүүд байлаа. The scarecrow told them there were wonderful thoughts in his head. Okay. Scarecrow told them за 10 жилдээ ерөнхийдөө өмнө нь бас reported speech гэж дүрмийг нь үзэж байгаагүй бол энэ дээр гарч ирж шүү. Анхаарал таваарай. Тэгэхээр болохоор reported speech болохоор хүний хэлсэн дам яриа гэсэн үг. Тэгэхээр Scarecrow тэднэрт хэлсэн зүйл нь there were wonderful thoughts in his head. Толгоон дотор нь болохоор гайхалтай бодлууд байсан гэж хэлж байна. But he would not say what they were. За he would not say what they were. Тэд нар юу байсан гэдгийг тэр бол хэлэхгүй нэ. Because he knew no one would understand them but himself. Wow. Учир нь тэр мэдсэн байна. Юу мэдсэн бэ гэхээр хинч түүний тэднийг болохоор ойлгохгүй. But himself. Зөвхөн өөрөө л ойлгоно. За, мөргоё. When the Tin Woodman walked about, he felt his heart rattling around in his breast. So тэгээд харин Woodman мэн болохоор walked about гэдэг нь болохоор ингээд алхаж эргэн тойрноор ингээд алхахад тийм ээ. Rattle гэдэг нь тажигнах гэсэн үг. Тажигнах. За тэгээд модчин ингээд тажигнж байхад модчин эргэн тойронд алхахад тэр зүрхээ цээжин дотор нь тажигнахыг мэдэрсэн байна. He felt and he told Dorothy he had discovered it to be a kinder and more tender heart than the one he had owned when he was made of flesh. And he told Dorothy he had discovered it. Тэгээд тэр Dorothy дэл хэлсэн байна тийм. Юу гэж хэлсэн гэхээр энэ зүрх нь илүү kinder, илүү нинжин тийм ээ, илүү ээлдэг, more tender, илүү зөөлхөн тийм, зөөлөн зүрхтэй гэдэг чинь тийм ээ. Уян зөөлөн зүрхтэй. Уян зөөлөн гэдгийг нь бол олсон гэдгийг хэлсэн байна. Юунаас юм бэ гэхээр than харьцуулж байна. Than the one he had owned when he was made of flesh. Made of flesh. When he was made of flesh. Гэхээр тэр болохоор мах цусаар бүтээгдсэн байх үедээ had owned гэхээр эзэмшиж байсан зүрхнээсээ илүү зөөлхөн, илүү ээлдэг зүрх гэдгийг нь тэр болохоор яасан байна. Discovered, олж мэдсэн гэдгийг хэлсэн байна. The line declared. So the line declared. The line бол юу гэж зарласан, юу гэж тунхагласан бэ гэхээр
He was afraid of nothing on earth. On earth. Дэлхий дээрх юунаас ч айхгүй гэдгийг бол тунхагласан байна. And would gladly face an army of dozen of fierce Kalidaghs. Would gladly face. Would gladly face гэдэг нь баяртайгаар нүүр тулна. Юутай бэ гэхээр army or dozen of fierce Kalidas. Fierce Kalidas ширүүн Калиданы нэг бүтэн айрын эсвэл бүр 12 байсан ч гэсэн бардам тийм ээ баяртайгаар нүүр тулна гэдгийг бол хэлсэн байна. Йоо амар болсон шүү дээ. Thus each of the little party was satisfied except Dorothy. Except гэж өгсөн юм бэ. Тэгэхээр үүнээс гадна гэсэн үг. Үүнээс гадна. За тэгэхээр except Dorothy гэдэг нь болохоор Dorothy-гоос бусдна гэсэн үг. Dorothy-гоос бусдна манай жижигхэн бүлгийн нэг бүр гишүүн бүр нь бол харамжтай байлаа. Сэтгэл харамжтай боллоо. Who longed more than ever to get back to Kansas. За who longed more than ever to get back. So энэ long гэж үгс үг. Long гэвэл мөрөөсөх гэсэн үг. За more than ever гэдэг нь more than ever гэдэг нь болохоор юунаас ч илүү те хизээнээс ч илүүгээр ever гэдэг нь болохоор бүр хизээнээс гэсэн. Хизээнээс ч илүүгээр Канзас руугаа эргэж буцахын мөрөөдсөн Дороти руу гас бусдын сэтгэл ханамжтай байлаа. On the fourth day, to her great joy, Odd sent for her. So on the fourth day, to her great joy, дөрөвдүгээр өдөр нь to her great joy, түүний санжаар joy гэж юу лээ? Баяр хөөр. Түүний баяр хөөрд Odd sent for her. Sent for her гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр sent for нь дуудуулах гэсэн үг. Sent for him. Dorothy дуудуулсан байна, тийм. When she entered the throne room, he greeted her pleasantly. За тэгээд тэр болохоор Синтиний өрөөнд ороход тэрээр түүнтэй наяасан байна. Нэг нь тийм тааламжтайгаар мэндэлсэн байна. Sit down, my dear. I think I have found a way to get you out of this country. За сууч хонгор минь. Би чамайг энэ улсаас гаргах аргыг бол мэдчихлээ. And back to Kansas. Канзас руу юу гэхээр тэр нилээн догтлонгойгоор асуусан чинь. Well, I'm not sure about Kansas at all. Канзасыг ч юмс мэдэхгүй л дээ. For I haven't the faintest notion which way it lies. Faintest notion гэдэг нь бүр бүдгхэн ч гэсэн санаа гэсэн үг. Тэгэхээр би бол тэр одоо хаашаа гэдгийг нь хаашаа lie гэдэг байрших гэсэн шүү. Хаашаа байршдаг талаар бүдгхэн ч санаа байхгүй болохоор Канзасыг ч юм бол мэдэхгүй юм байна. But the first thing to do is to cross the desert. Гэхдээ the first thing гэдэг нь болохоор нэгдүгээр зүйл нь бол цөлийг гатлах юм аа. Cross the desert. Цөлөө гатлах. Then it will be easy to find your way. Тэгээд гэрээ олоход чинь амархан байх болно. Should be easy гэвэл амархан байх болно. How can I cross the desert? She inquired. Би яаж цөл гатлах вэ гэж тэр асуулаа. За нэг үзье. Well, I will tell you what I think, said the little man. За би чам бодож байгаа зүйлээ хэлье. You see, when I came to this country, it was in a balloon. За чи бодож байна уу? Би энэ улсад ирэхдээ бөмбөлгөөр ирсэн. You also came through the air, being carried by a cyclone. Чи ч гэсэн бас агаараар ирсэн байна. Being carried by a cyclone. Being carried by a cyclone гэдэг нь passive цаг. Тэгэхээр хувь салхиар зөөгдөж чи бас ирсэн. So I believe the best way to get across the desert will be through the air. So тэгээд би ерөнхийдөө бол энэ get across the desert гэх нь болохоор цөл гатлах нь шилдэг арга бол агаараар гэж бодож байна. Now it's quite beyond my powers to make a cyclone. Beyond my powers гэвэл миний хүчний гадна гэсэн үг. Beyond гэвэл гадна. Миний хүчний гадна
Сахар салхи, тэгээ хуй салхи үүсгэх байна. But I have been thinking the matter over. Гэхдээ би ерөнхийдөө энэ талаар нэлээд ерөнхийдөө бол энэ matter гэдэг энэ зүйлийг бол ерөнхийдөө бол бодсон. Think over гэдэг нь ингээд эргэлдүүлэх гэсэн толгойнтой эргэлдүүлж бодсон. But I believe I can make a balloon. Тэгээ би ерөнхийдөө бол балуун хийж чадна гэж бодож байна. How? Яаж гэсэн чинь. Um, um, balloon said odds is made of silk, which is coated with glue to keep the gas in. За балуун гэдээ байгаа чинь ерөнхийдөө бол made of silk буюу торгоор хийгддэг юм аа. Which is тэр нь coated with glue гэдэг болохоор нэг уягаар тий. Цавуугаар ерөнхийдөө бол түүнийг ингэж түрхдэг. To keep the gas in it. Тэгээ нөгөө агаарын дотор нь байлгахын тулд. I have plenty of silk in the palace. Palace бол би бол маш олон торгол байгаа. So it will be no trouble to make the balloon. No trouble. No trouble гэдэг нь ерөөсөө асуудал биш тий. Балуун хийх асуудал биш. But in all this country there is no gas to fill the balloon with to make it float. Гэхдээ энэ улсад ерөөсөө бол бөмбөлгийг дүүргэх тийм одоо газ хий байхгүй. Үүнийг ингэж хөөрүүлэх. Make it гэдэг нь болохоор float гэж болохоор хөөрөх гэсэн үг шүү. Хөвөх гэсэн үг. Агаарт хөвөх тийм ээ. Тэгэхээр make гэдэг нь болохоор энэ дээр ямар утгаар орж байгаа юм бэ гэхээр энэ дээр уулгах, ийвлэх, тэгуулах, ингүүлэх гэсэн үг. Тэгэхээр агаарт хөвүүлэх гэсэн дүрэн бол make it шүү. За make it хөвүүлэх гэсэн үг. If it won't float, it will be of no use to us. No use. Хэрэггүй болно. Ингээд хөөхгүй бол бид нар хэрэггүй шүү дээ. Conditional орж ирж байна. True. Үнэ. But there is another way to make it float. Үнэ. Гэхдээ ахаад нэг арга байна ингэж хөөрүүлэх. Which is to fill it with hot air. Тэр нь болохоор which that гэж орж ирсэн. Тэр нь энэ гэж орж болно шүү. Тэр нь болохоор халуун агаараар бол дүүрэх юм аа. Hot air isn't as good as gas. Халуун агаар бол газ шиг сайн биш. As good as gas бол газ шиг сайн биш шүү. Харьцуулах дүрм орж ирж байна. For if the air should get cold, the balloon would come down in the desert and we should be lost. For тийм болохоор учир нь тийм ээ. Хэрв агаар маань хүйтэн болчвол балуун маань бүблэг маань цүлд унаад бид нар төөрчнөө. Are you going with me? Бид гинэ. Тараас намд явах юм уу гэсэн чинь. Yes, of course, replied Oz. Тэгин. I'm tired of being such a humbug. I'm tired of. Би бүр залхаж байна. Би юунаас залхаж байна вэ гэхээр би being such a humbug. Би ийм залхилагч байгаа залхаж байна. If I should go out of this palace, my people would soon discover that I'm not a wizard. За би энэ хордноос хэрэг гарна гэх юм бол my people, манай хүмүүс удахгүй би шидтэн биш гэдгийг нь мэдэх болно. And then they would be vexed with me for having deceived them. За vexed гэдэг нь болохоор юу гэсэн юм бэ гэхээр vexed гэдэг нь болохоор уурлах гэсэн. They would be angry with me, уурлах for having deceived them. Having deceived them гэдэг нь тэднийг хуурсныхын төлөө надад уурлана. So I have to stay shut up in these rooms all day and it gets tiresome. Тэгэл би ерөнхийдөө stay shut up гэдэг нь болохоор stay shut амаа тат гэсэн үг биш. Shut up бол ангараа гэсэн үг. Stay shut up гэдэг нь болохоор түгжигдэн гэсэн үг. Энэ өрөөнүүдэд болохоор өдөржин түгжигднэ би. Тэгээд энэ жоо ядраадаг намайг. I would much rather go back to Kansas
with you and be in a circus again. I would rather I would rather гэсэн дүрм юу вэ гэхээр энэ дүрм бол энэ дүрм бол ямар дүрм гэхээр ам, тэрийг илүүд үзэж байна гэсэн. Юуг илүүд үзэж байна гэхээр би Канзас руу чамтай хамт яваад ингээд циркэд байхыг илүүд үзэж байна. I shall be glad to have your company, said Dorothy. Have your company гэвэл тантай хамт байхдаа би have your company. Компани гэвэл болохоор дээр үед заримдаа ч одоо хэрэглэгддэг. Компани гэвэл хамт байх гэсэн үг. Орчин үед л компани гэсэн. Дээр үед болохоор have someone's company гэвэл хэн нэгний компанитай байна гэдэг нь хэн нэгэнтэй хамт байна гэсэн үг. Тэгэхээр би тантай хамт байхдаа баяртай байх болно. Thank you, he answered. Now, if you will sew the silk together, we will begin to work on our balloon. Thank you гэдэг хариулаад. За, чи тэгээ надад энэ торгыг тийм ээ ингээ ойход ингээд туслах юм бол we will begin to work on a balloon. Бид нэр бөмбөлөг дээрээ ажиллаж эхлэе. So Dorothy took a needle and thread. Needle and a thread гэдэг нь болохоор зүү утас гэсэн үг шүү. Зүү утас аваад. As fast as Oz cut the strips of silk into proper shape, the girls sewed them neatly together. За тэгээд Oz ерөнхийдөө бол as fast as Oz тэгээд ерөнхийдөө ингээд урт юм одоо нэг торгонуудыг ингээд хайчлаад зөв хэлбэрт нь ажиллаад охин тэднийг нь хооронд нь ойсон. First there were a strip of light green silk, then strip of dark green, then strip of emerald green. For Oz had fancied to make the balloon in different shades of color about them. За тэгээд ерөнхийдөө бол өөр тийм одоо нөгөө даавны тасархаагаар хийсэн байна. Эхлээд нэг бүдэг ногоон, тэгээд дараа нь тод ногоон, тэгээд дараа нь ингээд emerald green гэдэг нь гоё ингээд. Emerald green гэдэг ямар ногоо юм бэ? Бадам биш ээ. Маргад эрдний ногоон гэдэг чинь гоё. Цайвар ч юм уу. За үнэт чулуу шиг ногоон өнгөөр. Учир нь Oz болохоор had a fancy. Oz болохоор балууныг гоё өөр өнгөөр ингэж хийх тийм гоё сонирхолтой байсан байна. Fancy гэдэг нь сонирхолтой байсан. It took 3 days to sew all the strips together. But when it was finished, they had a big bag of green silk, more than 20 feet long. So тэгээд 3 өдөр энийг нь бүгдийг нь ойх гэж зарцуулсан. Тэгээ энийг нь дууссаны дараа тэд нар нэг томоо ногоонгийн бараг 20 фут гаруй урттай тийм торог болсон байна. Том одоо нөгөө уут шиг тийм торог болсон байна. 20 фут гэдэг чинь нэг фут чинь 30 м гэдэг чинь 20 хуваах нь 3 гэдэг чинь 6 м урт. 6 м урт гэдэг чинь за нэг дээшээга 2 давхар байшин шиг урт юм уу? За 2 давхар байшин шиг ирэхэд урттай тийм бөмбөлөг болгосон байна. Then Oz painted it on one side with a coat of thin glue to make it airtight, after which he announced that the balloon was ready. За тэгээ Oz болохоор нэг тал дотор талыг нэг тийм нарийнхан нэмхэн цавуугаар түрхсэн байна. Make it airtight гэдэг нь болохоор агаар орохооргүй болгоод тий агаар нэвтрэхэргүй болгоод. After which гэх түүнийхээ дараа тэрээр бөмбөлөг маань бэлэн болсон гэдгийгсэн байна. Wow. But we must have a basket to ride in. За тэгээд бид нар болохоор нэг юутай байх хэрэгтэй. Basket гэдэг нь сакстай байх хэрэгтэй. Дотроос суух тийм. So he sent the soldier with the green whiskers for big clothes basket. За тэгээд тэр болохоор нөгөө whiskers ингээ ногоон сахалтай цэргийг илгээсэн байна. Юунд илгээсэн бэ гэхээр for big clothes basket том хувцсны ингээ тийм сагсанд илгээсэн. Which he fastened with many ropes to the bottom of the balloon. Тэгэд which гэдэг нь түүнийгаа тэрээр fasten гэдэг нь ингээд нөө холбоод many ropes нь олон олсоор нөгөө бөмбөлгөнийхөө доор нь ингээд холбосон.
За тэгээ дараа нэг бас нэг үзье. When it was all ready, Oz sent word to his people. За тэгээ бүгд бэлэн болсны дараа Oz маань болохоор хүмүүстээ ингээд мэдээ өгсөн. Бүгд амжуулсан бай, тэ? Sent word өөрийнхөө хүмүүст үг хэлсэн. That he was going to make a visit to great brother wizard who lived in the clouds. Тэгээд тэр болохоор ам за артлаас нь хэлж орчуулъя. Хүү гэдгээс нь энэ жоохон дүрм явж байна бас. Хүү гэдэг нь болохоор юу гэсэн үг юм бэ гэхээр ер нь бол тодтогох гэсэн үгэлбэр явж байна. Ингээд brother wizard-ыг тодорхойлж байгаа шүү. За тэгээд энэс нь үзье. За ах шидтэн за нэг үүлэн дунд амьдардаг ах шидтэн руугаа ингээ make a visit гэх ингээд зочилж очих гээд явах гэж байна гэсэн үгийг Oz маань хүмүүстээ гээд илгээлээ. The news spread rapidly throughout the city. За тэгээд мэдээ болохоор spread rapidly гэдэг нь болохоор хурдтайгаар ингээд тархсан байна. Throughout the city гэвэл хот даяараа ингээд тархсан. Тэг хүн болгоо ерөнхийдөө тэр гайхалтай зүйлийг бол харах гэж ирцгээсэн байна. За тэг үзье. Oz ordered the balloon carried out in front of the palace. За тэгээд Oz нөгөө нэг тушаал өгсөн байна тий. Тушаал өгсөн. Ямар тушаал өгсөн бэ гэхээр балууныг нөгөө ордны урд in front of the palace. In front of гэдэг нь болохоор урд гэсэн үг шүү. Урд. Тэгэхээр энэ ордны урд ингээд carried out авчруулах тийм одоо ингээд тушаал өгсөн байна. And the people gazed upon it with much curiosity. Much curiosity гэвэл асар их сонирхолсоор асар их тийм сонирхож хүмүүс яасан бэ? Gazed upon it. Үүн дээр болохоор ингээд харцгаасан. Ямар гоё юм болох гэж байна гэд харцгаасан байна. The Tin Woodman had chopped a big pile of wood, and now he made fire of it. За тэгээд мотчин байна болохоор ингээд их хэмжээний ингээд мод хэмжээний овоолостой модыг ингээд завчаад одоо he made a fire of it. Гал гаргасан. And Oz held the bottom of the balloon. The Oz болохоор bottom of the balloon нөгөө бөмбөлгөнийхөө ёроолыг ингээд бариад over the fire галан дээр бариад so that тэгээд гэсэн үг шүү. Тэгээд the hot air that arose from it. За тэгээд тэрнээс нь гарсан тийм халуун агаар нь would be caught in the silken bag. Халуун агаар нь болохоор тэр нөгөө торгон тэр уут руу орсон байна. Их инээдтэй болж ин тэ гал асаагаад тэгээд галныхаа хорой дээр нөгөө том юм аваад халуун агаарыг нэг авч ин тэ. За одоо энэ зурган дээр бол ингээ харагдаж байгаа ингээ хөөрхөн доороо ингээд гоё гал асаа. Эдээс шиг ингээд бүү гэд халуун агаар халааж үлээсэн юм шиг байна. Gradually the balloon swelled out and rose into the air. Gradually гэх нь болохоор баг багаар нөгөө бөмбөлөг маань swelled ингээд томроод бондоогоод rose into the air агаар руу гараад until finally the basket just touched the ground. За тэгээд until гэдэг нь юу хүртэл гэж томорсон бэ гэхээр нөгөө нэг доодох нөгөө нэг сагс нь газар руу арайх гэж хүрэх хүртлээ ингээд томорсон байна. Тийм ээ. За then Oz got into the basket and said to all the people in a loud voice. Тэгээ Oz маань ерөөдөө ингээд гоё сагс руугаа гүйж ороод бүх хүмүүстээ ингээд чанга дуу хоолойгоор хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэхээр I'm now going away to make a visit.
За би нэг зочлохоор ингээд явлаа. While I'm away gone, the scarecrow will rule over you. Rule over гэдэг нь болохоор хаанчлна гэсэн үг, захирна гэсэн үг. За тэгээд би явна. While I'm gone, намайг явсан хойгоор. Намайг явсан байх зуур. Энэ мануухай та нарыг захирна. I command you to obey him as you would me. As you would me гэдэг нь болохоор шигээ гэсэн үг дээр шиг. Намайг надад үгэнд орох шигээ. Obey гэдэг нь болохоор түүнийг түүнийг дагаарай гэж би та нарт command тушааж байна. The balloon was by this time tugging hard at the rope that held it to the ground. The balloon was by this time tugging hard at the rope that held it to the ground. За тэгээ балуун болохоор нөгөө нэг бөмбөлгөө нь by this time гэвэл энэ үед тэгээ одоо яг энэ үед нь tug hard гэвэл татах гэсэн. Tug hard хүчтэй татж ийн гэсэн. Юу руу хүчтэй татж ирсэн бэ гэхээр at the rope that held it to the ground. Доор газартаа ингэж ирэхэд барьж байсан тэр олс руу нь бол одоо бөмбөлөг маань хүчтэй татаж эхэлсэн. For the air within it was hot. За учир нь болохоор доторх агаар нь бол халуун байсан байна. And this made it so much lighter in weight. За тэгээ энэ нь болохоор энэ нь маш энийг хөнгөн болгосон байна. Юунаас хөнгөн болгосон бэ гэхээр air without за without гэдэг нь болохоор энд хоёр дахь энэ дээр болохоор гаднах гэсэн үг шүү. Гаднах тэр агаараас илүү хөнгөн болгосон. Тэгээд it pulled hard to rise into the sky. Тэнгэр лүү ингэж бүр ингэж нисэх гээд ингэж хүчтэй татаж эхэлсэн байдаг. Тэ асардаг бомбол. Бум бум. Come Dorothy, cried the wizard. За охин минь ирээрэй гэж гэрсэн. Hurry up or balloon will fly away. За ирээрэй одоо нислээ шүү гэсэн байна. Тэгсэн ч охин. I can't find Dorothy anywhere. I can't find Toto anywhere, replied Dorothy, who did not wish to leave her little dog behind. За тэгээд ерөнхийдөө би Тотогоо олж чадахгүй байна гэж хэлсэн байна. Охин. Дороти тэр үед тэ Дороти болохоор did not wish to leave her little dog behind. Behind гэдэг болохоор ардаа ингэ үлдээхийг ирэхэд хүсээгүй. За тэг хаана явжлаа. За тэгээд who did not wish to. За ер нь юу хүсээгүй гэхээр нэг жоохон нохоогоо ингээд ардаа ингээд тэ орхиж яв. Leave behind гэдэг нь ерөнхийдөө бол энэ leave behind гэвэл орхиж явах гэсэн үг шүү заяа. Орхиж явах гэсэн үг. Тэгэхээр жоохон нохоогоо орхиж явахыг хүсээгүй Дороти нохоогоо олж чадахгүй байсан тий. Toto had run. За энэ дэр ерөнхийдөө ингээд нөгөө юу дүрм явж байна. Past perfect дүрм явж байна. Төгс өнгөрсөн цаг. Had run. Тэгэхээр ингээд бөөн хүмүүс рүү одоо ороод тий нэг муур руу хавцах гэж очсон одоо нөгөө Тото маань. Ингээд гүйчихсэн байж. And Dorothy at last found him. За их арайх гэж олсон чинь. She picked him up and ran towards the balloon. Тэгээ нөгөөдгөө гүйж чоод ингээд бөмбөлгөрөө гүйсэн чинь. She was within a few steps of it. And Oz was holding out his hand to help her into the basket. When crack went the ropes and the balloon rose into the air without her. За she was within гэдэг нь болохоор ингээд дотор байсан гэсэн үг тийм ээ. Дотор байсан. Юунд дотор байсан бэ гэхээр хитгэн алхмын дотор байсан байна. Хитгэн алхмын дотор бол байсан. And Oz was holding out his hands. Тэгээ Oz болохоор гараа ингээд гараа ингээд гараа сунгаж байсан байна те. Яагаас сунгаж байсан гэхээр help her into the basket. За нөгөө сагсанд оруулчих гээд гараа сунгаж байсан байна. Үед гэсэн үг. When суугаараа одоо нислээ шүү гэж хэлсэн чинь. Crack boom.
Went the ropes and the balloon rose. Crack гээл нөгөө нэг тос нь биш үү? Олсон тас тас. Balloon rose into the air without her. За тэг бөмбөлөг тэгээ түүнгүүгээр нисчлээ. Come back, she screamed. Буцаад ирэлтээ гэдэг ашгарсан. I wanna go too. Би ч явмаар байна гэсэн чи. Come, I can't come back, my dear. Called out from basket. Goodbye. За би буцаж чадахгүй нэ. Хонгор минь. За my dear-ийг хонгор минь гэж одоо юу гэж орч болох. За ер нь бол энэ дотны үг. За би эргэж чадахгүй нэ. Тэ? Жаах охин минь. Баяртай гэсэн. Goodbye, shouted everyone, and all eyes were turned upward to where the wizard was riding in the basket, rising every moment farther and farther into the sky. За тэгэл энэ хэд бол хүн болгон ч тэгэл баяртай гэж хашгираал бүх нүд болохоор дээш байгаа тийм ээ тэнгэр өөд ингээд шидтний ингээд те агаарт хөвж байгаа гэдэг өс газар руу ингээд чиглэсэн. Rising every moment farther and farther into the sky. За мөч бүрдэн гэдэг ингээд. Farther and farther into the sky гэдэг нь болохоор тэнгэр лөө бүр улам бүр хол явж байгааг нь ингээд харсан байна. And at last, and that was the last any of them ever saw of Oz. За тэгээд тэдний хинэнч тийм ээ тэдний хин нэг нь Оз-ийн одоо нөгөө Озыг харсан сүүлчийнх нь одоо нөгөө мөч байлаа. That was the last. The wonderful wizard, though he may have reached Omaha safely and be there now, for all we know. Гэт ерөнхийдөө тэр нөгөө Оз гайхалтай шидтэн. Хэдийгээр тэр одоо аль хэдийн Омахаар ингээд аюулгүй хүрээ тэндээ байж байх гэж бид нар ерөнхийдөө бол for all we know гэж бид нар мэдж байгаа. Ч гэсэн сүүлчийн мөчд тэр нэг түүний сүүлд харсан нь бол ерөнхийдөө бол тэр байлаа гэсэн тэр мөч байлаа. But the people remembered him lovingly and said to one another. Хүмүүс түүнийг бол ерөнхийдөө ингээд хайр дүүрнэр тийм ээ. Түүнийг бол санаж байлаа. Нэг нэгэндээ хэлэхдээ. Oz was always our friend. When he was here, he built for us this beautiful emerald city. And now he's gone. He has left the wise scarecrow to rule over us. За тэгээд тэр энд байх үедээ тэр бидэнд энэ гоё маргад эртний хотыг бол барьж өгсөн. Тэр одоо яваад өгсөн. Тэгээд тэр биднэрт ингээд мэргэн ингээд мануухаг бидний удирдахаар ингээд үлдээлээ. Still for many days they grieved over the loss of the wonderful wizard. Still тэгсэн ч гэсэн тий олон өдрийн турш тэд нар grieved over гэдэг нь харамсах гэсэн, гашуудах гэсэн. За үгсэн биш тий. Оз энэхэд ингээд байхгүй болсон. Олон өдөр гашуудлаа. And would not be comforted. Тэгээд тэднийг ерөнхийдөө бас ерөнхийдөө бол would not be comforted. Тэднээс тайд гарахгүй байлаа. Окей. За тэгээд бид нар энэ хүртэл ерөнхийдөө ингээд уншлаа. За ямар ч үсэн хамт байж уншиж байгаа бүх хүмүүст бол талархъя. За ямар ч үсэн та бүхэн бас Wonderful Wizard of гэсэн ерөнхийдөө ном унших таалагдж байгаа бол би бас нэгэн ерөнхийдөө бол номыг уншаад дууссан байгаа. Тэр номны нэрийг болохоор Charlotte's Web гэсэн нэг ном байгаа. За Charlotte's Web ерөнхийдөө ямар очтой ном бэ гэхээр энэ бол Америкийн зохиолч бичсэн 1980-ад онд бичсэн бас нэг хүүхд зориулсан. Гэхдээ бидний уншиж байгаа Wonderful Wizard of Oz төвшний хувьд бол арай хэцүү. Тэр номыг бас хамт уншихыг хүсэх юм бол би нэг Facebook-ийн notes group нээчихсэн байгаа. Тэр group руу бас орох хүсэлтэй илгээгээрэй би хүлээж авах болно. За тэгээд хамт уншсан та бүхэнд баярлалаа. See you guys next time. Bye bye.